Монголын түүхэн хүмүүс цувралынхаа түүх шаштрт Совд Эрдэнэ мэт гэрэлтэн үлдсэн Монгол хаттын тухай гайхамшигт түүхийн нэгэн шин дугаараа эхэлж байна. Энэ удаа Юан гүрний ихэнх үед түүхэнд тодорч үлдсэн хамгийн адармаатай хувь тавилан туулсан хамгийн хорчин хатан байсан бас хамгийн өндөр хэрэгэм зэрэгт хүрч чадсан тайхуу хуан тайхуу цол хэрэгэмтэй тач хатны тухай шин дугаараа эхэлж байна. Монголын түүхэн хүмүүс. За тач хатан гэж хэн байваа, түүхэн ямар байваа гэдэг нь бол надад ер нь яг л кино шиг санагдсан. Бүр кино цаашаа маш гоё зохиол биччихмээр. Тэгээд нэг онцлог нь Юан гүрний түүхийг Юан гүрний содорт хаан хатад тэр хаан хөвгүүд гүнж нарын нэр ус тэр үед болж исэн бүхнийг одоо голдуу нанхиадын түүхчид тунч тодорхой бичиж үлдээсэн учраас тач хатны түүх нь бусад хаттыг бодвол үнэхээр тодорхой байдаг юм билээ. Тэр нь бүр сонирхолтой. Энэ ертөнцийн зөв бүрээс хөөрөх зам бүхэн хаан балгасууныг зорих бүлгээ. Улаагчин хонин жилийн хаврын тарчиг цаг байлаа. Энхэл донхол замаар алтлаг тоос босгон умардыг зоринд автлах жууц тэрэгний гэгэвчээр гадагшаа ширтэн явах хатны толгойд ээдэрсэн утас шиг төмөн бодол орооцолдон эргэлдэх ажгүй. Нанхиадын өмнөд нутагт хавар эрт айлчлах тул мод бот гөлөглөж ялан модны цэцэг дийлгэрэх төгчээ. Энэ өдрөөс 10 гаруй жилийн өмнөх эд зоны зуурам халуунаар хатан энэ л замаар алс өмнөд нутгийг зорсон зүдэргээнд аянд мордож байж үлээ. Тэр цагт хатан дөнгөж 20 иргэм настай цэл залуухан бүсгүй явсан агаад эр нөхөр Дармабала ванж сэрүүн тунгалаг байсансан. Жууц тэргэнд бодолд орсомжийн ертөнцид умбаж яваа. Энэ хатны нэрийг таж хэмээх амуй. За энэ бол миний бүтээл Эрвээхийн сүнс номонд орсон Энторийн цэцэрлэг өгүүлэгт таж хатны тухай өгүүлж байгаа хэсэг. Таж хатан бол Хувлаа хааны их хүү Дармабал вангийн хатан их Юан гүрний түүхэнд хамгийн тод ул мөр үлдээсэн хатан юм. Энэ хатны нэрийг зөвхөн хан зүсгээр л бичиж Юан гүрний содорт тэмдэглэн үлдээсэн байдгаараа онцлог. Монгол бичгээр ерөөсөө бичээгүй гэсэн үг. Юан улсын содорт хатны нэрийг Дажи бас Тайван дахь Юан гүрний үеийн хаан хаттын хөргийн цуглуулганд Тажи Цао Мөзэ гэдэг бичигт болохоор Дажи гэх мэтээр олон янзаар тэмдэглэн бичсэн байдаг. Тэгэд Юан гүрний түүхээр мэрэгсэн түүх судлаач Сод Бэлэг таж гэдгийг авах зүйтэй гэж үзсэн бэлээ. Манай зарим түүхчид болохоор энэ хатны нэрийг Дагийн хатан гэж бичих нь бас тохиолдоод идэг. Миний хувьд ч гэсэн өмнө нь Дагийн хатан гэхээр их гоё сонсогдлонтой юм шиг санагдчихсэн боловч яг Юан гүрний түүхээр мэрэгсэн хүмүүсийн одоо бичснийг илүү их сурвалж олгож авах зүйтэй гэж бодсоо. За ямар ч гэсэн энэ хатан хайсан хүлэг аюур барууд гэж хоёр хааны ээж шид бол хүслэн туг төмөр хэмээх 3 хаадын эмэг их байсан түүхэн том хатан. Тайхуу хуан тайхуу таж хатан 1307 оноос 1322 оныг хүртэл Юан гүрний төрд асар их нөлөөтэй байсан хамгийн өндөр цол хэрэгэмтэй хатан байсан юм аа. Түүнээс хойш ямар ч хатан тайхуу хуан тайхуу буюу хошоо тайхуу болж чадаагүй. За ер нь энэ хатны түүхийг ярих гад бэлтжиж явах явцдаа бүр үнэхээр зохиол бичмээр санагдсан. Өмнө нь ч гэсэн надад таж хатны түүх сонирхолтой санагдчихсэн болохоор зураач Базар Дармын гэрэл цэцгийн бүтээл Энторийн цэцэг гэдэг энэ хундахтай дарс барьсан хатны зургийг хараад энэ зургаас сэтвлээд таж хатны тухай нэгэн өгүүлэг бичсэн. Тэр өгүүлгийнхаа хэсгээс би подкастын эхэнд уншиж үзүүлсэн. Ер нь Юан гүрний үед Монголын хаад дайдуу нийслэлийнхаа том ордон өргөөнд суурин аж төрж сууж исэн болохоор тэнд ордны соёл цэцэглэн өгчсөн байдаг. Тийм болохоор энэ Энторийн цэцэгний өмнө дарс бариад сууж байгаа хатан яадаг ч гэсэн надад яг л
тэр үеийн тансаг гоё орд өргөөнд асар их эрх мэдэлтэй амьдарч исэн таж хатан юм шиг санагдаад тэр өгүүлгийг бичсэн. За эзэн Чингис хааны үед суурин орд байгааг болохоор нүүдэлч уламжлалаараа л хааны ордноо нүүлгэж амьдарч исэн. Дараа нь өвөөдөө Цэцэн хааны үед хар хором хотыг барьж Төмөн амгалант хар шиг босгосон. За түүнээс хойш үе залгамжлагчид нь Юан гүрнийг байгуулад хар хором хотыг болоод нийслэлээ Их Юан гүрний нийслэл гэж Нахиадын нутагт Дайдуу хотод шилжүүлэн 97 жил суурин амьдрахтаа хааны ордонд нь ер нь хаа газрын хааны ордонд нүүрэлдэг ховжив, улс төрийн бүлэглэлүүдийн хуйлдаан, хаан ширээний төлөөх хайр найргүй тэмцэл, хаттын далдуур мөчөөрхлөөс үүдсэн цусгүй дайн ямагт өрнөж байсан. Их нийслэл Дайдуу. Дундад улсын нутаг дээр монголчуудын барьж усгсан мөрөөдлийн нийслэл. Чингис хааны үеэс хагас 100 өнгөрчээ. Монголчууд тал нутгийн нийслэл хар хорноос холдон шин түшиц газраа болгож энэхүү үлэмж том нийслэлийг барьж босгосон байна. Таж хатан бол эхэндээ өөрөө тэр дайснуудынхаа хуйлдааны золиосч болж зовж зүдэрч явснаа эцэс сүлдээ эрх мэдлийг гартаа онгот өөрөө төрийн жолоог далдуур хатгах болж төрийн эрх мэдэлд шунаж төрийн эрхийн төлөөх амь хайргүй тэмцлийн гол хутгуурамч болж явсан юм хтэй. Таж гэдэг нь лун хитэ алт мөнгө утас оруулж хатгамалцсан маш гоёмсог торгыг нэрлэдэг монгол үг юм байна. Тиймээс хатны нэрийг таж гэхэн зөв гэж төгчд тогтсон. Таж хатан угсаа гаруулынхаа хувьд бас л их хаадын хатан буулгадаг уламжлалт хацаргоо Цэцэн ухаанд хаттын үлгий болсон Хонград аймгийн гаралтай бүсгүй байсан. Эцэг нь Хонград аймгийн нэр хүндтэй язгууртан Хүнд төмөр гэдэг ноён байжээ. Хүнд төмөр ноён зүгээр ч нэг ноён байсангүй бас л эзэн Чингис хааны их хатан бүртээ үжний удмын хүн. Уг гаруулын хөөгөд үзэхээр Хүнд төмөр ноёны эцэг нь бүртээ хатны ах. Дээд цэцний хүү Алчин ноён. Тэгэхээр Хүнд төмөр бол дээд цэцний ач хүн юм билээ. Гэхдээ Хүнд төмөр ноён түүхэнд ямар нэг онцгой гавья байгуулсан тухай ямар ч мэдээ байдгүй. Дээд цэцний босод ач нарын ихэнх нь Алтан ургийн гүнж нартай ураг барилдаж Хонград аймгийн язгууртнуудын товч шаштарт нэр алдарн тодорхой бичигдсэн байдаг байхад Таж хатны эцэг Хүнд төмөр ноёны тухай тэнд бичсэн зүйл юу ч таарлцдаггүй юм байна. Таж хатны эр нөхөр Дармабал Ван бол Хувлаа хааны 2 дугаар хөвгүн Чингэм Хунтайж Хөгчин хатан хоёрын дундаас төрсөн дунд хүн юм. За тэр үед Хунтайж гэдэг бол их том цол байсан. Хаан ширээ залгамжлагчийг л Хунтайжаар зарлаж том ёслол хийдэг байсан юм билээ. Дармабал Хунтайжийн эцэг Чингэм бол Хувлаа хааны дараа хаан сэнтийг залгамжлагчаар тодорч Хунтайж цолыг авсан хүн. Дармабал 1264 оны хулган жил ихэс мэндэлсэн өвг эцэг Хувлаа хааныхаа хувьд бол маш бэлгшээлтэй жил байсан байгаа. Учир нь аргын толлын 1264 оны хөх хулган жил Хувлаа эзэнт гүрний хаан ширээнийхэн төлөө гол өрсөлдөгч төрсөндөө ариг бүхийг ялж чадсан. Чингэм Хунтайжаас төрсөн шин ач хүүдээ Тарма Бала гэсэн самгард нэр хайрлсан бурхны шашныг хамгаалагч догшин сахиусны нэр юм байлээ. Харамсалтай нь Дармабал хүү төрөлхийн бие султай өвчин оромтгой ярьж чаддгүй хөлт байсан юм байлээ. За тэгээд бодоод байхад цус орцсноос ч болсон байж магадгүй гэж бодож байна. Монголчууд 9 үе дамжиж 10 дахь үеэс хоорондоо ураг барилддаг 9 үе дотроо ерөөсөө гэрэлж ургалдаггүй гэж би бодож явсан. Гэтэл манай Чингис хааны удмынхан бол голдуу бүрт хатны угсаа дээд цэцний өр хочстой их гэрэлсэн ургалсан байдгийн билээ. Ээжийн талаас бас нэлээд цус орцсон.
За тэгээд хүүг том болоход нь Хувлаа хаан сул дорой ачта шивгчэнгүүд дундаас гоо овогтой жүрчин эмэгтэйг татвар юм болгож өгсөн байна. За тэр гоо овогт шивгчин бүсгөө Дармабалаад ууган өвгөнийг төрүүлж өгсөн. За шивгчнээс төрсэн тэр хүүд Амууга гэсэн нэр хайрлсан байна. Тэгээд зарц боол шивгчнээс төрсэн болохоор Амууга алтан ургийнхэн донд нэлээд гадуурхагдсан байдлаар өссөн. Одоо том нэр хүндтэй яс төртөө болгосон хаттын уур удмынх нь шивгчнээс төрсөн гэд Амуугаг дорд үздэг байсан гэж Юан гүрний сударт тэмдэглэсэн байлээ. За тэгээд өсөж том болоод Амууга Тангад улсын нутагт байрлах Юан их гүрний цэргийн нэг томоохон хүчийг удирдах гялалзаж явсныг бодоход эцэг шигээ сул дорой хүн болж төрөөгүй эрүүл сарвал ханхүү болсон бололтой. За тэгээд таж хатны тухай ярианд орё. Амууга бол таж хатнаас өмнө нь авсан байсан татвар юмээс төрсөн хүү шүү дээ. Хонгород угсааны ёсолж авсан хатан таж нь Дармабала вантай ханьснаас хойш жилийн дараа цагаагч могоо жил буюу аргын толлоор 1281 оны 8 дугаар сарын 4-нд анхныхаа үрийг төрүүлсэн нугуун үр байж таарсан. Азар. За тэр хүүхэд хүү байх нь залуу хатанд туйлын ач холбогдолтой байсан. Яагад гэвэл өнөөх гуан огт дорд гаралтай шивгчин хэдийнэ Дармабалаад хүү төрүүлээд өгчихсөн байхад Хонгород аймгийн том хатан хүү төрүүлж ижил энэ ордонд байр сууриа бэхжүүлэх хэрэгтэй байсан байна. За тэгээд таж хатнаас ч анхны өрн хүү төрж дөнгөж ихээс унсан яраа хөвгөнд хайс буюу хашаа хүрээ хан хэрэм гэсэн утгатай хайсан гэдэг нэр хайрлжээ. За түүх сонирхогчид хайсан хүлэг хаан гэж байсныг сайн мэднэ. Хайсан хүүгээс хойш 2 жилийн дараа таж хатан дахин амарчиж гүнж төрүүлжээ. Энэ няраа охинд Сангражи гүнж гэсэн нэр өгсөн. Хаад дээдс гэлтгүй 20 дугаар зууны хүртэл харцынхны ч гэсэн ургийн модонд гагцхүү эр хүснүүдийнх нь л нэрийг тэмдэглэж бичдэг байсан эцгийн эрхт ёс ноёрхож байсан хүн шүү дээ. Хааны гүнж нарын нэр түүхэнд зөвхөн нэрэл бичүүлээд хоцордог байсан тэр цагт Сангражи гүнж урлагийн ховор бүтээл, уран зураг цуглуулагч, уран бичлэгийг дэмжигч, урлагийг эвээгч, соён гээгүүлэгч хүн болж өсөөд түүхэнд маш тодор бичигдэж чадсан гайхалтай ухаалаг сэцэн гүнж байсан. За тэгээд Сангражи гүнжийн тухай тусдаа подкаст хийх учраас ингэж орхив. За тэгээд дашрам дуртахад миний дээр өгүүлсэн эрвээхийн сүнс өгүүлгийн төвөрт Сангражи гүнжийн тухай бас нэг сонирхолтой өгүүлэг орсон байдаг шүү. Олж уншиж болно. За таж хатан 1285 онд 3 дахь хүүхдэд төрүүлсэн бас хүү байж нугуун үрдэ аюур барууд гэсэн самгарт нэр хайрлсан. Аюур гэдэг нь урт нас, амьдралыг ангаагч гэгчлэн бэлэг дэмбэрэл дүүрэн олон утгатай. Парвата гэдэг нь уул өндөр оргил гэсэн бас их сайхан утгатай самгарт нэр байлаа. 1291 онд Дармабала ванд оногдсон хятадын Хунан муждах Хуажоог захирахаар Дармабала хаан балгасаас нүүх болсон. 3 хүүхдүүдээ аваад бие султай Дармабала холын Хунан мужийг зорин хөдөлсөн. Бие султай Дармабала 700 км хол замыг ингээд сүх тэргээр туулах хэрэгтэй болсон. Олон хүний санааг зовоож исэн. Халуун уур амьсгалтай чиглэг энэ нутагт ийм удаан одоо бол бид машинаар энийг хэдхэн цаг явал туулчихна. Тэр үед бол энэ чинь хааны хөсөг хамгаалагч гээд асар урт ийм цуваа хөврөөд ийм хол замыг туулж ээж хүрэх газараа хүрэх байсан болохоор их эцэг нь болон Дармабалагийн одоо шадар хүмүүс нь их санаа зовж исэн гэдгийг. За тэгээд Ванг зорсон газарт нь хатад хүүхдүүдтэй осолгүй хүргэх албыг Хувлаа хаан Ван И гэдэг итгэлт хятад түшмэлд даалгасан байдаг. Гэтэл энэ зам зураа Монгол цэргүүд энэ нутгийн хятад тариачдын тарьсан чавга ялмын модын сүйтгэж жимсийн тонж байгааг тариачдаас сонссон Дармабала ван
маш их дургуутж энэ тухай айлтгал бичиж өвөг Хувлаа хаандаа илгээсэн байна. Энэ нь Хувлаа хааны сэтгэлийг ихэд хөдлөгжээ. Хэдийгээр бие султай эрүүл мэндээр дорооч гсэн ачгүй нь хүнлэг нинжин зөөлөн сэтгэлтэй хүн болж байгааг хаан ихэд цаашаасан байна. Харамсалтай нь Дармабалагийн өвчин хүндэрсээр 28х наснда тэнгэрт одож таж хатан цэл залуугаараа бэлэвсрэн хоцорсон. Залуу хонгор татан 11 настай хайсан, 9 настай Сэнгражиг гүнж, 7 настай Аюур Барууд ханхүүтэй хоцорсон. Эртний содорт мөнхөрсөн алунгуу аях, өөлөн их, сорхогтон бэх, хөгчин хатнаар шиг таж хатан ч гэсэн өнжирч хоцорсон хүүхдэдээ асран хүмүүжүүлэхэд бүхнээ зориулсан ганцаардмал амьдрал нь ингэж эхэлсэн. Хаа удмын хүүхдүүдэд хий мөн гэдэг хятад багш, уугар огсааны ашиг төмөр, тангад үндэстэн Читай Пүүжи гэсэн эрдэмт багш нар ном эрдэм зааж хүмүүжүүлэн сурах болсон. Таж хатан ч гэсэн хүүхдүүдэд Чингэм хунтаажийн үр ачнаар бол хаан ширийг залгамжлах тийм хууль ёсны эрхтэй учраас хоёр хүүгийнхаа эрдэм ном хүмүүжилд асар их анхаарч эхэлсэн. Гэхдээ ууган хүн тун чудалгүй давааны арын газар буюу хар хором хот дах их цэргийг захирахаар 18 наснда одоогийн бидний сувга Монгол нутагт оцсон. Тэр үед нийслэл Дайдуу хот нь одоогийн Бээжинд байсан учраас Алтан уургийн том язгууртнууд Дайдууд сууршчаад одоогийн Монгол нутгаа умард хязгаар давааны арын газар гэж нэрлэх болсон. Миний тэмдэглэл Ануу хатан Хотолгон гүнж их дагнтай 3 багц дэвтэр 24,000 Энтер ном Majestic Мир номын дэлгүүрт. Хайсан ван Хувлаа өвөг эцгийнхэн заналт байсан Хайдуу хааны довтлогоог няцааж барих үүрэгтэйгээр энэ хар хормыг зорж томилогдсон. Өгөөдөө огсааны хамгийн хүчирхэг удирдагч Хайдуу бол Хувлаа хааны эсрэг насан туршаа зориг шийдэмгээ тэмцээр ирсэн тийм нэгэн язгууртан байсан. Хайдуу бол өгөөдөө огсааныхны их хядлагнаас амьд үлдэж Тэнгэр уулын орчмын ислам шүтлэгт үндэстнүүдийг эзлэн өөрийнхөө Хайдуугийн улсыг байгуулсан гэдгээрээ бол түүхэнд алдартай хүн. Бас төг сонирхогчид та бүхэн маань мэдж байгаа бах. Бүх гүнж гэж өрөнд орны түүхэнд алдаршсан Хотол цагаан гүнжийн эцэг байсан. Монголчуудын язгуурын нүүдэлж ахуйгаа авч үлдэх нь зүйтэй. Эзэн Чингис хааны иш сургаалыг чандлан баримталж үлдэх ёстой гэсэн Хайдуугийн үзэл санаа Хувлаа хаантаа насан туршаа хийсэн төгсөшгүй бас эцэж цоцошгүй тэмцэл дайн тулааныхын талаар миний бичсэн Хотол цагаан гүнж уулсын домог арманыг сонирхон уншиж болно. Энд бол Хайдуу хааны тэмцэл, ер нь Хувлаа ухсаа Алтан уургийнхны хооронд өрнсөн дайн тулааны тухай бол дэлгэрэнгүй өгүүлсэн байгаа. Тэмцлийнхээ сүүлийн жилүүдэд Хайдуу Цагаатаа улсын Дуваа хаантай холбоотон болж Хувлаан цэрэгтээ тултахад дөнгөж 19 настай байсан Хайсан ван Алтан нурууны билээр анхны тулаанаа хийж альч тал нь ялаагүй аргын 1300 онд дахиад хар хормын эзлэх тийм тулаан болсон. Хайдуу бол хүчээс сэлбэд хар хоримлууд дайрсан. Энэ тулаан маш ширүүн болж Хайдуу хаан хүн дээр шархтаж дараа жил нь 71 наснда таалал болж Юан гүрний өөдөөс тэмцэх дахиж ийм хүчрхэг дайсан үлдээгүй. Тэр үед Юан гүрнийг захирч исэн Үлзэд Төмөр хаан хайсанд Хайдуу гэж үст дайсныг дарн сөнөөлөө гэж урамшуулж Хуайнын ван гэдэг шинэ хэрэгэм алтан тамгаар шагнаж шан харамж хүртээсэн. Ингээд хайсан бол Алтан уургийнхэн донд нэлээд цуутай юм залуу язгууртан болж тодорсон. Энэ ч одоо таж хатныг урам зориг бадраажсэн байгаа тэр үед. Энэ үед ч одоо Үлзэд Төмөр хааны эзэрхэг зантай Булган хатан нэлээд их эрх мэдэлтэй болцсон. Тэгээд таж хатанд хоёр хүн юм хаан болох хаан суурийг залгамжлах эрхтэй учраас Булган их болгоомжилж ерөөсөө нийслэлд байлахгүй гэж нэлээ их ад үздэг байсан. Тэр үед Юан гүрнийг захирч исэн Үлзэд Төмөр хаан ингэж
хайсан урамшуулж исэн нь Булган хатанд төдийлөн таалагдж байгаагүй бах. Ер нь ингээд тэр үеийн Хувлайн хааны гүнж нар, хатад, за энэ хан хөвгүүд бүгдээрээ хятад цалтай байсан. Юан гүрний төрийн бүт цол зэрэг олгох тогтолцоо, нэршил гэх мэт нь маш их хятадчсан байсан гэдэг нь ингэж илэрдэг. Хайсан ван Алтан нурууг тойрон нутаглаж эцэг өвгдийн нүүдэлчин хив ясаар аж төрж байсан Алтан ургийн цөөхөн язгууртны нэг байсан. Ихэнх нь Алтан ургийнхан чинь нилээн тийм суурин соёлд орж хятад хэл күнзийн сортолт нилээн орж эхэлсэн байсан үе шүү дээ. Харин тэр үед түүний таж хатан аюур барууд нар нь дулаан уур амьсгалтай газар ордны тав тухтай тансаг тэм сайхан амьдралд умбаж байхад хайсан бол саяхан дарагдаадсэн тэр хайдуу хаантай их төстэй эсгий герт Алтан нурууны билээр яг л Монголынхоо нүүдэлчин маягаар амьдарчсэн нь онцлогтой. Аргын 1306 оноос Үлзэд Төмөр хааны лагшин чилээрхэж төрийн хэрэг төдийлөн оролцож чадхаа болсон. Тэгэхэд Баягууд аймагаас гаралтай Булган хатны эрх мэдэл бүр гаарч эхэлсэн байна. Булган хатан албан бусаар ер нь л төрийг гартаа авчихсан. Хаан ширээнд их ойрхон байсан Алтан ургийнхныг тал бүр тийш хязгаар нутаг руу цөлж өрсөлдөгчдөө ер нь замаасаа зайлуулж маш том хор найруулж эхэлсэн. Тийм ч учраас хаан суух эрэхтэй 2-2 хаан хөвгөнийг төрүүлсэн таж хатан эрх мэдлийн амтанд орсон атлаа угсаа залгамжлах хүүгөө Булган хатны өст дайсан болж хуурсан. Уг нь Дармабал тайжийн төрсөн Үлзэд Төмөр хааны их хатан Булган, таж хатан хоёр ч одоо Монгол ёсоор бол ах дүүсийн гэргийн нар учраас авсан ажин хоёр байсан. Гэтэл адал тэмцэл ата хорслын үүр болсон энэ хааны ордонд юу Монгол ёс хатад эмс гэдэг бол ханцуудаа хутгаа нуусан өстнүүд л болж байсан цаг үе. Ухаалаг, алсын хараатай, эврэггүй агаад эрхэмсэг бас Алтан ургийнхны дунд асар их нэр нөлөөтэй байсан хадам их хөгжин хатныг Тэнгэрийн хүн болж одсноос хойш таж хатны хувь тавилан ерөөсөө л хутганы ирэн дээр дэнжигнж эхэлсэн байна. Хөгжин хатан 2 хүү төрүүлсэн энэ таж хатныг нэлээд ивэдэг байсан бол хөгжин хатны орон зай ингээд хоосроод үлдэнгүүт нэлээд тийм дорд гаралтай Булган хатан таж хатныг улам их ад үзэж эхэлсэн. Ингээд хайсан хүн явчихсан байгаа болохоор таж хатныг баг хүү аюур барвад гүнж Сангражигийн хамт одоо хуучин эзэмшил нутаг Хуажуудад очиж амьдар гэж хөөж ордноос зайлуулсан. Тэгэд дайдугаас явж байгаа хатан хүү хоёрт хааны сангаас ихээхэн хөрөнгө олгосон тухай бичиг байдаг. Санхүүгийн бичиг. Тэрэнд нь бичснээр бол 1000 лан алт, 75,000 лан мөнгө, 130,000 хэлхээ цаасан мөнгийг таж хатанд олгосон. Энэ нь одоо нүглийнүүдийг гурилаар хуурах гихчл болж байгаа юм уу да. Хаан угсаа залгамжлах эрэхтэй хан хөвгүүдийн ээжид жаахан хөрөнгө тасалж өгөөл ингээл дайдугаас хөөгөө явуулчихж байгаа. Бараг хахуулж гэх юм уу нэг юм хөрөнгө мөнгө тасалж өгсөн юм баримт байдаг. Тэр Хуажуу гэдэг газарт таж хатны эзэмшилд 34,000 хятад өрх, 170,926 хүн амьдарч исэн бас их том эзэмшил байсан бэлээ. Хатан Хуажууд аюур барууд хүүгийнхаа багш Лимүн гэж итгэлт хятад түшмэлийг дагуулan очиж тэр Лимүн багш нь хун тайжид Нанхиатын эзэн хаадын төр барьж байсан бодлого, алдаж онж исэн түүх, төрийн тогтолцооны онол зэргийг нэгэнгүү зааж күнзийн сургаалт нэвтрхий сургасан байдаг. Нэг удаа Лимүн шавда Яо Шүн Хуандын эрдэм ёс суртал нь элбэрэл дүүчлэл гэсэн 2 үсгэнд тогтдог байсан. Энэ цагт хайсан ахт нь умард хязгаарт, ижит нь нийслэлт биш энэ алс өмнөдийн орон нутагт аж төрж байна. Ихэнтэн сэтгэл чилж байгаа нэлт. Эрхэмдээц та ихийнхээ сэтгэлийг өдөр тутам засаж байвас ээжт нь ирэхгүй баярлж элбэрэл дүүчлэлийн сэтгэлийг гүйцэтгэх болно гэж сургасан байна. Лимүн багшийнхаа ингэж сургаснаас хойш аюур барууд ван өглөө бүр ихийнхээ өргөөнд очиж бие лагшингийн асууж унд хоолыг сайнаар зохицуулахад сэтгэл тавих болсонд их таж хатна нь хүүдээ ихэд баярлан магнат тэнэж байсан тухай Юан улсын судардах
төшмөл лим үний тэмдэглэлд бичиж үлдээсэн байна. Алтан ургийнхан илгэн саднаас алс хол Нанхиадын өмнөд нутагт суугаа цэл залуу насандаа бэлбэсэрсэн таж хатан хаан ширээ залгамжлах өгөөдөө хүмүүжүүлэхэд сэтгэл жилж тэднийг ордны элдв самуун хуйлдаан хорт аллагаас хамгаалж гагцгүй өөрийнх нь хүүхдүүдийн хувьд Тэнгэрийн цаг ирэхийг л чимээг өхөн хүлээж суусан цаг үе байлаа. Ер нь таж хатны амьдрал мөн л ирээ алдаж бэлбэсрэн хоцорсон ч гэсэн хөвгүүдээ хүчрхэг хаад болгож өсгөж чадсан сорхогтон бэх хатны хувь тавилантай тунч төстэй санагддаг. Аргын 1307 он улаагчин хонин жилд Үлзэд Төмөр хааны бие лагшин тунч их чилэрхэж хэвтэрт оржээ. Дайду хот дахь хааны ордныхан хааны бие ингэж дорд орсонд сандран өөмэн болж байлаа. Хэдий эрдэм чадaltaй олон оточ эмч нар бүхэл чадлаараа хичээ эмчилсэн ч гэсэн Үлзэд Төмөр хааны бие огт ялаарсангүй 1307 оны 2 дугаар сарын 10-нд дөнгөж 42 наснда тэнгэрт оцсон байна. Хаан өөрийнхөө оронд төр барих хэний ч нэрийг зарлсангүй. Хаан ширээг гэрээслэн зарлаг болгосон эсэх тухай ямар ч судар бичигт үлдээсэн зүйлгүй ингээд тэнгэрт оцсон байна. Эзэнт гүрэнд тогтсон ёсоор бол их хааныг тэнгэр тальсны дараа Алтан ургийн их ноёдын хуралдаагаар дараачийн хааныг сонгож их суурьнд залдаг. Их хуралдаан зарыг тэнгэрт оцсон хааны их хатан түгээн зарладаг тогтсон уламжлалтай байсан. Бэлэвсэн хоцорсон их хатан их хуралдаа зарлаач зогсохгүй дараагийн хааныг их суурьнд залрах хүртэл төр барих эрх мэдэлтэй байсан. Энэгээр бол Монголын хатад бас нэлийн эрх мэдэлтэй байсан гэж үздэг. Их Ван гүрний төрийн жолоо хэсэгтэл эрх мэдэлт дэндүү дуртай Булган хатны гарт орсон. Энэ нь бол таж хатны хувьд бүр дэндүү төгшүүр дүүрэн үхлийн аюулч яг дэргэтгэн байсан өдрүүд байлаа. Төмөр Үлзэд хааны бие сэхэшгүйгээр дороотох тэр үед самбаа ихтэй ухаан сэрэг Булган хатан Алтан ургийнхан дотор нөлөө ихтэй өөрт нь талтай байдаг хүчрхэг хоёр язгууртан ананд хунтааж мэлэг төмөр хоёрыг яарвчлан дуудаж хааны ордонд ирүүлсэн байсан. Зарим дам сургаар бол Булган хатан ананд унтай хайр сэтгэлийн холбоотой нууц амаргууд байсан ч гэж ярьдсан бэлээ. Ананд мэлэг төмөр хоёр Үлзэд Төмөр хааныг амьсгал хураахаас 3 хоногийн өмнө буюу 2 дугаар сарын 7 гэхэд айл хэдийн хаан балгасан ирчихсэн байсан нэг сэжигтэй хэрэг. Хаан таалал болохоос 3 хоногийн өмнө гэдэг чинь хаан сэхэжч болно штэ тий. Тэгэхэд ингээд Булган хатныг дуудангууд бүр хол нутагт байдаг мөртлөө энэ хоёр Дайду хотод хүрээд ирсэн байсан. Судар бичигт өгүүлснээр бол Ислам шашинд ананд хунтааж Булган хоёр ер нь л маш ойр шадар хамаг хэрэгээ хоорондоо хилцдэг холбоотнууд байсан. Тиймч болохоор Булган эр нөхрийнхөө оронд Ананд ванг хаан суурьнд залах далд санаа агуулсан байсан. Үлзэд Төмөр хаанд угсаа залгамжлагч харамсалтай нь байгаагүй. Цор ганц Даш гэдэг хүүтэй байсан ч гэсэн тэр нь эцгээсээ ч өмнө наснаас хальсан байсан. Эрх мэдэл дэндүү шуналтай Булган хатанд ч харамсалтай нь төрүүлсэн хүү гэж байсангүй. Харин Ансын ван Ананд бол Хувлаа хааны иш хатан Чамбаа хатнаас төрсэн хан хүүдийн нэг Мангалагийн хүү. Чамбаа хатны тухай подкаст өмнө нь манайх сувагт орсныг бас дахиад нөхөж сонсож болно. Мангала хан хүүг зарим түүхчид Мэнхэлэг гэж бас бичдэм байлээ. Үсгийн галгийг одоогийн бидний бичлэгт хэрхэн буулгаснаас шалтгаалаад түүхэн хүмүүсийн нэр ингэж өөрөөр бичигдэх явдал байдаг да. Ананд вангийн мэдлэлт 150 мянган цэрэг байсан. Ананд ван 800 мянган ам дөрвөлжин километр нутагтай Тангад улсыг бүхэлд нь захирдаг байсан. Энэ Ананд вангийн эзэмшил нутаг нь баруун талаараа цастын орон төвдтэй, өмнөд талаараа Сичуан мужтай, баруун хойд хил нь Шинжаантай айлсдаг. Энэ Тангуудын нутаг бол стратегийн хувьд тунч онцгой байралтай байсан Ананд ванг улам хүчрхэг болгож байсан. Гэхдээ хэдий ийм хүчрхэг цэрэг аримтай
их хатны дэмжлэгтэй ч гэсэн анд хунтайжиг Ихван гүрний төрийн жолоо хатгаж их хааны сэнтэд залран гэхэд Алтан ургийнхан болон ордны дэмжлэг бас төрийн ажлын туршлага нэмгэн цэргийн хүчний хувьд аргагүй бядан дутгаар байсан гэж ордны түүхчид тэмдэглэсэн байт юм бэлээ. Тэгээд ч Ананд ван олон жил тангадын нутгийг эзэмшиж хаан балгасаас хаа хол тийм хязгаар нутагт сууршин суусан болохоор нийслэлд байсан Алтан ургийнхан төрийн янз янзын үндэстэн сайд түшмлүүдийн дунд бол зүгээр л нэг харь хүн шин зочин шиг л байсан болохоор Булган хатныг тооцох юм бол ер нь дэмжлэг маш багатай байсан. Ядахад Ананд ван Алтан ургийнхнаас хамгийн түрүүлж ислам шашинд орсон нь түүний хувьд бол сул тал нь болж исэн. Ихэнх нь Алтан ургийнхны ихэнх нь тэнгэр шүтлэгтэй эсвэл бурхны шашинд орсон хувлаанхны ойрын төрлүүд байсан. Байхад тэр дунд ислам шүтлэгтэй Ананд бол тэрс буруу номтон болцоход байсан хэрэг. Алтан ургийнхан бол голдууд тэнгэр шүтлэгтэй эсвэл бурхны шашинтай байсан. Дээр нь Ихваны төрдөх Нанхад сайд зүтгэлтнүүд дундч Анандтай адилхан ислам шашинтай хүн нэг ч байгаагүй. Хятад сайд түшмлүүдийн дунд күнзийн сурталтнууд эсвэл бомбын шүтлэгтнүүд л байсан байна. Тийм болохоор тэр хятад сайдууд ислам шашинтан гэдгийг бол бас л буруу номтон гэж үздэг байсан. Хэдийгээр Ананд ванд 150 мянган цэрэг байсан ч гэсэн тэр арим нь алс тэртээ тангадын нутагт байсан болохоор гар сонгохын төдийд тэр их цэрэгийг дайдууд авчирна гэдэг бол бүтшгүй хэрэг байсан. За тэгээд ер нь 150 мянган цэрэгээ татаж авчираад одоо байлднаа гэхэд их хааны суурийг одоо цэргийн хүчээр эзлэнэ гэдэг нь төрийн эргэлт хийсэн үхэх ялтай тийм хүнд гэмт хэрэг тооцогдох тийм эрсдэлтэй байсан байна. За тэгээд аллах шүтлэгтний хуваар Ананд ван өглөө бүхэн ислам шашинтны мечет сүмд мөргөл үлдэж Куран содрон уншдаг заншилтай. Хэрв ийм шүтлэгтэй хүн Ихван гүрний хааны сэнтэд залрах аваас шашны зөрчил илт хурцдах бас нэгэн том аюул байсан. Дээрэс нь их эзэн Хувлайн хааны албан ёсны угсаа залгамжлагчид нь хааны гэрээс ёсоор зөвхөн Чингэм хун тайжийн удмаас л тодрох цаацтай. Гэтэл Ананд бол Чингэмийн төрсөндөө Мангалагийн үр учраас хаан ширээ залгамжлагч ерөөсөө биш. Харин хаан болох эрхтэй хаан хөвгүүдийн холын хамаатан л гэсэн үг байлаа. Хаан ширээ санаархах замд нь бул чулуу болох бүх л энэ эрсдэлтэй эргэлзээ дүүрэн нөхцөлийг уул нь Ананд ван ухаан сэрэг хүн болохоор дотроо мэджил байсан. Тэгсэн мөртлөө Булган хатны ятгалганд орж хуйлдаанд хөлдөрсөн. За тэгээд энэ бүх саад татгарыг эс хайхран Ананд ван Ихван гүрний хааны сэнтэд залах санаархалтай хуйлдагчдын бүлгийг их хатан Булган өөрөө толгоолж өөрийнхөө багт төв бичгийн мужийн зүүн этгээдийн сайд ахуйтай Юан Жонши Бадамшин Баян жанжин Жунжун Юан хүрээлэнгийн захирагч Хэрээд нарын хэрэгэмтнүүдийг энэ хуйлдааныхаа багт багтаасан байна. Харин Булган хатны хуйлдааны багийн эсрэг талд зогсож байгаа нэг бүлэглэл байсан. Тэрийг төв бичгийн мужийн баруун этгээдийн тэргүүлэгч Хархасун Чансан толгойлжсэн. За энэ төв бичгийн мужийн баруун этгээд гэдэг нь бол ерөөсөө Юан гүрний засгийн газар нь гэсэн үг. Хамгийн юм хүчтэй том яам албан газар нэсэн байлаа. Хархул Чинсан бол их эзэн Чингис хааны амийг аварч асар том гавьяа байгуулан хэдэн үеийн удмаараа дархлагдсан адуучин хишлэг гэж хүний ач хүү нь байсан. Чингис хаан Жамуух Нялх Сэнгүм хоёрын урхинд орж тэр хоёрын зохиосон найр цэнгэлд нь очихоор хитгэн дагуулчихсан явж байхад нь хишлэг адуучин таарч тэнд ямар аюул отож байгааг сануулan Чингис хааныг тийшээ явахыг зогсоосон юм гавьяатай хүн. Ингэж эзэн Чингис хааны алтан ам амьдралын Жамуух Нялх Сэнгүм хоёрын хорт урхинаас аварсныхаа шанд хишлэг адуучин Чингис хааны үрдийн ивэлд нь орж олсон ол зам омгоо үрд өөртөө авах хэрэгтэй дархан цол хүрсэн юм гавьяатай хүн байсан.
Хархсан чинсэн их эзэн Хувлайн хааны зарилгийг дагаж Чингэн Хунтайжийн ачгүй таж хатны ууган хөөгөн Хуанин ван хайсангал хууль ёсоор Юан гүрний эзэн хааны синтэд залах ёстой гэсэн үзэлтэй байсан. Тийм учраас Булган хатны эсрэг бол бүлэглэлийг толгоолж нууцаар хөдөлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл таж хатны талын маш том юм бүлэглэлийн толгойлогч гэсэн үг. Гэхдээ нэг зүйл саадтай байсан нь хамаг халуун үйл явдал өрнөж байгаа нийслэлд гол хүмүүс нь байхгүй байсан явдал байсан. Тухайлбал таж хатан аюур барууд хүүтэйгээ хамт нийслэлээс 700 км-ийн алс өмнөд хязгаарт байсан бол яг энэ Хархсан Чинсангийн хаан ширээнд залах ёстой гэж үзээдсэн хайсан ван бол бүр хол алс тэртех давааны арын нутаг Алтай нуранд байсан. Хаан балгасаас 700 км алс өмнөдийн халуун газар Хуажууд байгаа аюур баруудыг юуны түрүүнд дуудаж авчрах нь арай л ойр байсан юм байлээ. Тиймээс Хуажуудаас таж хатныг аюур барууд хаан хүүгийнхаа хамт нийслэлд залрын эрхийг хүлээж гол найдвараа таж хатанд тавьж исэн. За подкаст эхлэхэд энэ ертөнцийн зөв бүрээс хөврөх зам бүхэн хаан балгасыг зорих бүлгээ. Улаагчин хонин жилийн хаврын тарчиг цаг инхэл донхол замаар алтлаг тоос босгон умардыг зорин довтлохох жууц тэрэгний гэгэвчээр ширтэн явах хатны толгойд төмөн бодол эргэлдэнэ. Тэр цагт дурсамжийнхаа ертөнцид умсан тэр хатан бол таж хатын юм а гэж өгүүлснийг санаж байгаа бах. Энэ бол яг одоо энэ үйл явдал өрнөж таж хатан нийслэлийн зүг заларч яваа тухай өгүүлсэн зохиолын хэсэг байсан. Бидний өгүүлэл яг тэр хэсэгт ирж байна. Тийм ээ, таж хатан төмөр үлзэт хааны тэнгэрт хальсан тухай мэдээ зангийг Хархсан Чинсангаас аваад яаравчлан хаан балгасныг зорин замд гарч байгаа нь тэр байлаа. Харин энэ үед хааны ордонд засаглалыг тэргүүлэгч Хархсан Чинсан зүгээр суугаагүй. 700 км алс замыг мухлагт тэргээр туулж яваа таж хатан болон хаан синдэд залрах эрхтэй хоёр хаан хүүгний нэг аюур барууд хоёрыг хүлээнгээ Хархсан Чинсан бүхэл яам тамгын газруудын тамгыг хурааж аваад төрийн ажлын бичиг хэргийн санг хааж битүүмжилсэн. Тэгээд миний бие лагшин тунж тааруу байна. Босож чадахгүй нэ гэсэн шалтгаанаар өргөнд нам суусан. Өөрөөр хэлбэл Булган хатныг элдв хорт явуулга хийхгүй тулд засгийн газрын бүх ажлыг бол зогсоосон байна. За Юан гүрний эд цэцэглэлтийн үед өрнөж байгаа үйл явдлын төвдөөсөн таж хатны тухай түүхэн их сурвалж дэндүү ариун учраас ярих зүйл маань нэг подкастад яагаад ч багтахгүй учраас ингээд энэ удаагийн дугаарыг ингээд зогсоё гэж бодож байна. Юан гүрний үеийн хамгийн алдартай, хамгийн өндөр хэрэгэм зэрэгтэй хошоо Хуан Тайху таж хатны тухай дараагийн хэсгээ 2 дугаар хэсгээр ярих гэж бодож байна. За ингээд манай сувагт нэгдэж байгаа, дэмжлэг илгээж байгаа гэж их түүх өөгдөөцийнхаа үлдээсэн энэ сонирхолтой түүхийг сонсож байгаа бүх сонсогчдаа маш их баярлалаа. Таж хатны түүхийн дараагийн хэсэг бол бүр илүү сонирхолтой болно. Тэгээд хүлээж агаад дараагийн пүрэв гарагт сонсоорой. За тэгээд subscribe дараарай гэж хүсэж байна. Баярлалаа.